Солонгос улсад 3000 гаруй салбартай Mega Coffee Монголд 2-3 дахь салбараа зэрэг нээхээр ажиллаж байгаа юм байна. Mega Coffee 80 гаруй уух зүйлсийн сонголттой бөгөөд Монголын хамгийн олон төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг кофе шоп юм. Мөн Mega Coffee жижиг хэмжээ гэж огт байхгүй, бүх зүйлс нь мега савлгаатай байдгаараа онцлог. Facebook, Instagram хаягийн бичлэгний тайлбар хэсэгт оруулчихъя. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тэндээс ороод хараарай. Mega Coffee. Ингээд эмнэлгээс гарсныхаа дараа Манабаатар гэртээ эргэж ирдэг. Дүүн тэрнийг анх харсан даруйдаалт нэг л өөр болчихсон байгааг нь анзаарв. Жинүү цаашдаа юу хийж, яаж амьдрах, хэрхэн хөгжих талаар бодож хэсэг тунгаадаг. Өмнөх анги дээр олсон хідэн поинтоо хүчиндээ зарцуулах уу, эсвэл шинээр гарч ирээд байгаа оюун ухааны чадамжиндаа оруулах уу гэж жаахан бодсны эцэст бүгдийг нь хүч рүүгээ шахчихдаг. Хэсэг хугацааны дараа Манабаатарын утас дугур. Аваад ярил байр түрээслэгч авгаа энэ сарын чинь түрээс болчихсон шүү гэж сануулж байдаг. Өмнө нь ажиллаа ихтэй жинүү бараг л гар хоосон ирдэг байсан ч одоо бол азар төвшнэн сайжирч нөгөө ногоон амьтдыг болоо нүдэн ансан ч хорох чадaltaй болсон тэр түрээсийн мөнгөө төлөхөөр өөрийн цаасан дээрх зэрэглэлтэй таарах ажил хайж эхлэв. Ингээд нэгнээр нь гүйлгчгсэн сууж байтал зүгээр хүний тоог үүсэж баг зэргийн ачаа үүрч явсныхаа төлөө 2 сая воны цалин авах хөнгөн ажлын санал тэр дунд нь байж байд. Цэнхэр нүдтэй чи хурдхан эзэнтэй холбогдож хаана явж очихон асуугаад нэг цагийн дараа гэхэд агуун өвдөнд бэлэн зогсож байна. Тэрнийг хаан гэх нэртэй энэ багийн ахлагч угтаж яваад бид нар Сиранкийн агуу руу орж байгаа. Энд гарын үсэг зураад ажилдан орж болно гэж хэлдэг. Жинүү нөхцөл байдал сайн ойлгохын тулд нөгөө хэд 1 сая харуул 4 C зэрэглэлийн 2 D зэрэглэлийн ангуучд байна. Ингээд гэрээ мэргээ яарчихсан зогсож байтал Лео хэмээх D зэрэглэлийн анчин бас гараад ир. Тэр 20 настай харваас эднэртэй явж байгаа биш. Тэгээ дээрээс нь тэрний өмссөн зүүсэн маш үнэтэй харагдах бөгөөд ерөнхийдөө баян айлын эрх үг гэдэг нь илт мэдэгдэн. Лео манай залуутай дотн яриа өрнөөлж чиний зэрэглэл доогуур юм байна. Би чамд тусалнаа. Манай гэр бүл барилгын бизнес эрхэлдэг. Энэ хувцсыг аав маань надад авчихсан. Анх удаага хонгил руу орж байгаа гэд бэлгэлсэн юм аа гэсээр тэд хаалганы зүг хамтдаа алхав. Эсэг явсны эцэст нөгөө хэд чинь агуун орцон дээр очиод дутаг шогоон орцгоо. Ихэнх хонгил гэрэлтэй байдаг бол энэ агуу таг харанхуй нөхцөл байдлаар тэднийг угтаж авдаг. Нэг шидэн гэрэл гаргаж нөгөө хэдэн ч араас нь дагаж явсаар замынхаа талд ирэхэд жинүүд нэг зүйл мэдрэгддэг. Ямар нэг төрлийн амьтан хаа нэгтээс ирж байгаа сонсогдохч урдаас биш, ардаас биш. Тэгсэн мөртлөө их ойрхон байгаад. Цэнхэрнүүдэд энэ бол хевлэр явагчд байна. Тэд нар яг дээрээс гарч ирэх гэж байна. Бүгд бэлдээрээ гэж хамтдаа яваа нөхөдөө анхааруулдаг. Тэдний багийн шидтэн шууд л дээшээ гал нэхэд багийн ахлагч хаан хэдэн талаас нь гарч ирэх шоргооснуудыг өөрийн чадвараараа нь дорн гацаан. Сиранкийн анчин гэхэд нилээ чадварлаг байгаа хааныхаараа жинүү дотроо жаахан гайхдаг. Лео энэ үеэр тулаанд орохоор зэхэж одоо миний ээлж гэж хэлдэгч өнөөх шидтэн зүгээр наана байж гэд түүнийг ойртуулдаг. Жинүү энэ бүхнийг зүгээр л хажуу талаас нь бас л ажиглаад байж байд. Ингэхдээ тэр нөгөө 6 нөхрийн багийн ажиллагаа үнэхээр сайн байгааг анзаарч удаан хугацаанд хамт байсан байна гэж тодорхойл. Ингэхдээ бас Леог анзаарч сайн хувцастай ч гэсэн ямар ч чадваргүй гэдгийг нь олоод харж байна. Хэсэг хугацааны дараа тулаан дуусгаад хаан энэ удаад боллоо гэж нөгөө хэдэн хэлээд амьтдын дотроос кристаллуудыг нь тулаанд орсон хүмүүс авч болно гэж зарлалт. Жинүү ямар ч юм хийгээгүй болохоор мэдээж тэдэнд гар хүрэх ямар ч эрх байх. Энэ үеэр гадаад ертөнцид нэгэн бэлтгэлийн заалан дотор газар хөдлөх чимээ сонсогдсноор дотор нь байгаа хүмүүс ихэд сандралтаж байгаа хараг. Гэтэл учир мэдэх нэг залуу тэнд байгаа бүх хүмүүсийг тайвшруулад манай багийн мастер бэлтгэлээ хийж байгаамаа газар хөдлөөгүй гэж тайлбарладаг. Үүнхээр нэг нөхөр тусдаа нэг өрөөнд орчихсон аврах том чулуу голоор нь бөөрн хилээ цоолчихсон байдаг. Энэ бол ердөө л түүний ганц зохилтын үр дүн. За ингээд агууд эргэж очвол Лео манай цэнхэр нүдтэй ярьсаар л өнөөх нь харин сонсож байгаач дотроо шаал өөр юм бодчихсон. Юу ч хийгээгүйхэд төлөө 2 сая вон аавна гэдэг бол үнэн байхад хэтэрхий хол зүйл. Тэгээд ч эднэрт Лео бит хоёрын хэрэг огтхон жалга. Нэг л шалтгаан байна да гэд алхаж байтал урд нь явсан хэд битүү аалцны тор энд байна. Энд л босс нь байгаа бололтой гэхэн дээр. Хэсэг хугацааны дараа тэд агууд орж ирэхэд толгой өргөн их хэмжээний мана кристаллуудыг олж хардаг. Эднийг мөнгө болгоул 1 тэрбум хавцаа болох юм байна гэцгэн бүгд л дор шүлсэн гойжуулцгаа. Харин хаан дотроо энэ мөнгөний тусламжтайгаар би дахиж дүүгэн царай алдах шаардлагагүй бол. Миний нэр ингэж нэг юм тэрний дээр гарах цаг ирлээ хэмээн дотрооч тэр гаднаач тэр их л дөдөр амтан зогсож байгаа харагддаг. Алтан дунд умсан анчид хэсэг хөөрөлдөж байснаа хонглын боссыг тэдний яг чанх дээр ойрсож байгааг олж хард. Тэгээд хэсэг хоорондоо шивэр авир хилдэж байгаад нөгөө 6 чин гэнэт Лео та хоёр эндээ ээж.
Бид нар мана кристалл олборлох багшнуудаа гаднаас оруулаад ирье гэж хэлдэг. Манай хоёрч хоёулахнаа тэнд үлдэх сонирхолгүй байгаа боловч хаан улаан цайм худлаа инээснэ бид нар удахгүй гэд эргэж чаралгүй гараад явдаг. Сонирхолтой нөхцөл байдал үйлдсэн жинвүү саяны үйл явдал болон аанчдын биеийн хилэмжэн дээр үндэслэж яг яах гээд байгааг нь таах гэж оролдоод үлддэг. Хаан цэргүүтэйгээ агуугаас 20 гаруй метр холдож явснаа хонглын орцыг дэлбэлчих гэж нөгөө шийдэнд тушаал буулга. Өнөөхөн ч үг дуугүй тэрний тушаалыг дагахад дотор нь байсан Лео үнэхээр их гайхаж зочирдон айдаг. Жинвүү харин толгой дотор нь байсан сонголтуудаас хамгийн муу нь энэ байсан юмсан. За яах вэ? Хэн гэдг нь мэдэгдэхгүй энэ хүмүүст араасаа хутгалуулчаагүй нь яамаа. Одоо бол тэд дайснууд гэж дотроо дүгнэлтийн. Саяны босон дэлбэрэлт 50 нойрсож байсан мангасын сүнсийг хормын дотор дуутчихдаг. Ёо, жинвийг тулдах чадваргүй гэж анханасаа ойлгосон болохоор тэрнийг миний ардуур ороорой гэж хэлээд чадвар мууч гэсэн хүн чанараа гээгээгүй гэдгээ харуул. Цэхэрнүүдэд харин сэл сэргэлийн хонглын босс хэр хүчтэй гэдгийг нэг сорж үзэхээр үгүй ахын дүү чи хоошо байж би энэ удаа чамд санаа тавья гэж хэлдэг. Энэ үеэр агавын орох хаалгаар нөгөө 6 анчин гарч ир. Тэдний нэг нь яагаад мангасын амыг дэлбэлж байгаа юм бэ гэж хаанаас асуухад бид хаалгыг дэлбэлдэг учир нь мангас тэртээ тэргүй сэрэх гэж байсан байгаа. Ёо, жинүү хоёр тэр боссыг ялч чадахгүй идүүлхэн тодорхой. Тэр хоёрыг идээд гизээ задгасан аалц харин биднийг эргээд очиход буцаад нойрсох нь ойлгомжтой. Хэдүүлээ харин тэр хооронд нь бүх мана кристаллуудыг зөөж амжаад боссыг нь ядах юмгүй хороогоод баяжих болно штэ тэнгээгээс тайлбарлав. Агуу дотор Лео жинүүд анхааралтай байхыг сануулад зөвхөн B ранкын тулаанч C ранкын боссыг ганцаараа цааш харуулж чадна. Би боломж гарахаар нөгөө талаас нь дайрна гэж хэлдэг. Жинүү харин энэ үеэр өмнө нь тулдаж байсан мангаснуудаа нэгээр нь санаж тэднээс хүчээр илт илүү харагдах аалцны өмнө зогсож байгаа ч ямар ч сандралгүйгээр түүний сул талыг олохыг хичээн дайралтыг нь хүлээн. Эсэг зогсож байснаа тэр өөрөө төрүүлж дайралтыг эхлүүлэн одооноос жинхэнэ ангийн үлрэл эхлэж байна гэж дотроо шивнэдэг. Цэхэрнүүдэд аалцны хэдэн талаас өөрийн кинжалаараа хатгаж үздэг ч тэрний арьс хэтэрхий хатуу байсан учраас довтлох нь үр дүнгүй болоод байна. Ёо, энэ бүхнийг ойроос хараад зогсонгоо E ранкийн анчин гэхэд хэтэрхий чадварлаг байна. Өөрийнхөө чадварыг бусдааснуудыг хоёр төрлийн хүмүүс байдаг гэсэн. Нэг нь fake ranker, нөгөөх нь psycho. Fake ranker нь жоохон мөнгөний төлөөлөл. Харин psycho бол мөнгөнд биш цусанд татагддаг юм. Хараал идэж. Тэрний царай зүс сэтгэл мэдрэлийн өвчтэй алуурчин шиг л харагдаад эхэлдэг. Гэсээр энэ хонглын даалгаварт явах гэж гарын хүсэг зурсандаа үгээр хэлхийн аргагүй харамсаж эхэлдэг. Жинүү аасны хуйгийг нэвтэлж чадалгүй хий дэмий дайрсаар нилээд хүчээ барчхан. Ядралтын төвшинг нь 47% байна гэж систем зааж байна. Эгсэн ч гэсэн манай хүн арай болоогүй байна гэсээр дахин нэг удаа хутганыхаа үзүүлэлтийг нэгтлэж 1 секундэд 1%-аар дайсны цусыг бууруулж биеинд нь хүрсэн л бол мэдээгүй болгох ёстой. Энэ бол миний хайрх тасал. Даанч хэрэгжүүлж чадахгүй. Сул тал нь хаана юм бэ гэж өөрөөсөө асуусаар л байна. Тэгснэ толгой хэсэг гэж өөртөө хэлээд яг их зурдаас нь гүйж эхлэхэд өнөөх аалц чи харин замдаа таарсан бүхнээ хайлуулах чадaltaй хүчлэлийг шүсээ өөдөөс нь төлөмж. Жинүү арай гэж энд арилдаас болтно. Тэгээд саяхан шинээр олж авсан дайш гэдэг үсрэлт хурд нэмдэг скилээ ашиглахаар шийддэг. Хэдийгээр цэхэрнүүдэд маш их ядарсан байгаа ч ялхахаас нааш зогсохгүй учраас маш хурдан аалцны дайралтаас бултаж дээр нь гараад хүссэн газартаа хутгаан зов. Харамсалтай нь дахиад л өнөөх төмөр шиг хатуу арьсан саад болсоор л байна. Жинүү нэвтэлж чадахгүйгээ ойлгосон чи дахин нэг удаа оролдож үзэхээр хурдхан аалцны дайралтаас бултаж доош буугаад хоёр дахин их хүчээр дахин довтлох гэж уулаардаг. Аамандаа өгүүлчихсэн одоо яг аалнагээд эцсийн далаалтаа жинвүү хийхэд тэр торгон мөчөд манай залуугийн ядралтын төвшин 70% төрснээр яг тогн тасарч байгаа юм шиг байгаа газартаа гацчих. Аалц чөдгөнгөө босон дайснаа маш хурдан цохиж аюулгүй болов. Тэгээд амийг нь авах сүүлчийн довтлогоо хийхээр жинүүгэн дээр савраан аваачхад цэнхэрнүүдэд залуу гэнэт сүүлд хийсэн даалгавраас 100% өөрийгөө дахин сэргийх чадвар олж авснаа сандаг. Ингээд аалц эцсийн цохилтоо өрсөлдөгч хийхөө дээрээс өгөхөд Лео хамтрагч байгаа эргэж ирэхгүйгээр явчихлаа л гэж бод. Гэтэл үүний дараа азар өнөөх нь амьд байгаа зогсохгүй урдынхаасаа ч илүү хурд хүчтэй болчихсон аалзны толгой руу дахин үсрэж байгаа харагдав. Энэ удаа жинвүү дайсныхаа нүдийг хатгана. Агын боссыг амжилттай мэдээ алдуулж хүссэн байралдаа ирсэн манай баатар хэд хүчтэй зохиулсандаа шарн хөдлөж хог юм уу амтнаас хэд дахин нуглаж тэр хариугаан авчид. Бодож байсан зүйлдээ хөрсөн жинвүү аалзыг хороогоо бууж ирэхэд тэрний левел 3-4 удаа дээшлээ. Энэ бүхнийг гэрч болох Лео харин эрүүн мэдээ алдсан байдалтай хэрхэн цэнхэрнүүдтийг
хороосон аалзныхаа дотроос кристалл гаргаж авч байгааг хараад зогсож байдаг. Тэгснэ гэнэ тухайн орсноо яасан хурдхан жинүүдээр ус барьж гүйж ирээд дээрэс нь бүр тэрний барьж явсан ачаага хардаа үржигсэн. Ахаа өөр юм хэрэгтэй юу? Та юунд санаа зовох хэрэггүй. Одооноос эхлээд би таны бүх зүйл туслана хэмээн ярьдаг. Энэ удаас 5 минутын дараа хаан цэргүүдтэйгээ манай хоёрын байгаа газарт ирнэ. Тэгснэ ихэд гайхаж энэ муу хоёр нусгаа аган боссыг ялчихсан байна. Алив очигээ доошогоон бууд. Хаан жинүүтэй огтхон ч яриа хөдөлгүүгээр Лё, чамайг баян гэр бүлээс гаралтай гэдгийг чинь бид мэдсэн. Баянда маш их баян. Тийм болохоор бид чамд нэг боломж олгоё. Ихэнхдээ бид нар шинээр авсан хүмүүсээ хороогоод тэдний олсон кристаллыг өөртөө авдаг. Гэхдээ чамайг бид багтаа авахар шийдлээ. Чи жинбүг хороо. Хэрвээ үгүй гэвэл та хоёр хоёулаа өхөн. Сонголт чиний гарт байна гэж тулгана. Энэ бүхнийг сонссныхаа дараа Лё жинбүрөө дөхөж очсноо яг алах гэж байгаа юм шиг босноо. Гэнэт эргэж хараад би та нар шиг хүмүүстэй хамт байснаас үхсэн минь дээргээд сэлмээ сугалдаг. Нөгөөдүүл нь ч за чамайг алаад хуйгийг чинь зарахад чиний биенээс илүү мөнгө олох болно гэд яг л махчин амтжийг шүлсэн гоожусаар манай хоёрын урдаас ойрцдог. Жинвүү харин энэ үеэр яг яах ёстой билээ гэж зогсож байтал системээс нөхцөл байдлыг тодорхойлоод өөрийнхөө аюулгүй байдлыг ямар нэг аргаар олж аваа ухааны битсэн даалгавар ирүүлнэ. Хааны багийнхан эхлээд хамгийн сулаасан салахын тулд жинмүг юм уншиж байх хооронд нь гиндүүлэн үхлийн дайралтыг хийдэг. Манай хүн ч үүний үр дүнд маш хол шидэгдэн том чулуундор дарагдаж ямар ч хөдөлгөөнгүй хэвтэнэ. Энэ үйл явдалд Лё маш ихээр зочирдож яах учран олохгүй эргэж харахад цэнхэрнүүдэд ард нь амтай голтой юм өөрийгөө зүгчихсэн. Энэ дэлхий тэр чигээрээ муухай ялзарсан зүйлсээр дүүрсэн гэдгийг би мэдсээр байж яаж мартаж чадваа. Юу ч чадахгүй байж би өөртөө хитрхи эрдэж хайхрамжгүй хандсан байна. Одоо тэрнийхээ төлөө ингээд өглөөдэй гэд нүдэнтэл систем энэ 6 хүнийг алах уу эсвэл өөрөө өгөх үү гэсэн сонголтыг гаргаад ирдэг. Жинүү энэ үеэр энэ систем намайг яг ямар нэг зүйлд хүрэхийн тулд арга хэрэгслэн болгож ашиглаад байна. Би хүчтэй болохыг хүсэж байгаа. Гэхдээ энэ систем намайг ашиглаж болоод байгаа юм чи би яхаараа тэрнийг өөрийнхөө зорилгод ашиглаж болдоггүй юм бэ гэд окей гэсэн сонголтыг дараад эргээд босоод ирдэг. Жинүү хүчтэй хүчгүйгээ барьж иддэг та нарын хууль энэ агуу дотор үйлчлэхгүй. Одоо хамгийн сул дорой нэг нь та нарыг байрын чинь тавих болно гэд хааны багийнхан руу ойртно. Ингэхдээ тэрний царай урд өмнөхөөсөө ч илүү тайван, илүү нууцлаг харагддаг. Жинүү хитрхи бассан хааны багийн нэг гишүүн тэрэн дээр ойртоод "Өгшөө чи ингийн оронд өвдөг сөгдөө залбирвал яасан юм бэ?" гэдэг боловч ямар ч драматический подход байхгүй Жинүү өөрийн цагаан новшийн зүйлд үргэхгүй тул зүгээр л өнөх залуугийн хоолойг хэрчиж орхидог. Хамгийн сонирхолтой нь хөөрхөн ирийн толгой бие хоёр газарт хоёр хэсэг болон салон унахад Жинүү анх удаага хүн хороож байгаа гэхэд ямар ч сандралгүй байгаа нь ажиглагдана. Магадгүй тэр өөрөө саяхан үхлийн ирмэг дээр байсан болохоор энэ хүмүүсийг өөрсдөө л энэ замыг сонгосон. Одоо надад ч тэр тэдэнд ч тэр буцах зам байхгүй болсон гэж бодож байгаа юм шиг санагдана. Цэнхэрнүүдэд одоо тав үлдлээ гэж амдаа айдуухан шивнэхэд үүнийг сонссон үлдсэн хэдэнд байгаа бүх хүчээ дайжлан манай залгуурууд байна. Жинүү хааны багийнхныг нэгээр нь ядах юмгүй цааш харуул өөрийн шин зэвсгийг хүний бие дээр хэрхэн ажилтгийг дуршиж үздэг. Эхлээд хоёрыг нь хороогоо дараа нэг буута залууг араас нь хутгалаад нөгөө шидтэн бас ганцхан хатгалтаар дуусгахад дахиад л хажууд нь байгаа Лё. Энэ залуугийн хүч миний боцсноос ч амар юм байна. Саяны агуун боссыг ялахад хүчтэйг нь би харсан ч ийм чадварлаг багийн эсрэг ганцаараа хэдхэн хөдөлгөөн хийгээд л ард нь гарчихлаа. Тэр яг хин юм бэ гэж өөрөөсөө дахин асууж байдаг. Хааны уур дээд зэгтээ хурж өөрийн биеийг төмөрнөөс хатуу болгоод энэ залуу агуун босстой тулдахдаа ядарчихсан байгаа. Дээрэс нь манай 5 хүн тэрний хүчийг сулруулсан тодорхой. Чамд ч ямар ч боломж байхгүй байна гэж нэг муухай орилсноор дайралтай эхлүүлдэгч манай баатар хормын дотор нүүрэн дээр нь тулж очиод би чамайг чадaltaй гэдгийг ч мэднэ. Гэхдээ одоо чи толгоогоор газарт буух гэж байна гэж айдуухан хэлээд доошоогоос авчихдаг. Хаан Жинүүг зэрэглэлийн анчин биш байна. Үнэхээр хүчтэй хүн байна гэж хүлээн зөвшөөрөөд тэрнээс өөрийгөө өшөөхийг гуугаад цалинг чинь 2 дахин нуглаад өгөө гэдэг ч Жинүү хариуд нь чи надаас 3 удаа салахыг хүссэн. Би хариуд нь чамаас 1 л удаа сална. Яаж ч гуугаад нэмэргүй. Чи хэлсэн штэ агууд болсон зүйлс тэр агууд ороод үлддэг гэж. Гэт хутгаа нүд өрөмхийн зурд суглаад тэрний хоолойг хэрчнэ. Эсэг хугацааны дараа тэдний байгаа агуун босс нь өгсөн болохоор нуурч эхэлдэг. Манай хоёрч тэндээс авч чадах хэмжээгээр мана кристаллаа салгаж аваад гэрийн зүг харьцгаана. Жек энэ түрээ тэмдэглэгийн дугаар өндөрлөж байна. Хэлсэн хугацаанаас ер нь бол жоохон хоцроод яваад байгаа тэрийг бол мэдж байгаа. Гэхдээ дуусгал гэсэн бол дуусган сансуултгүй. Анханаас хүн үзэхүцгүй хамаагүй хүрх ёстой хэдхэн хүндэл хүрсэн байхад хангалттай гэж бодож эхлүүлсэн. Тэгээ дээрэс нь би өөрөө нэг тийм гоё мэдрэмж авч үзсэн. Аним болохоор тийм мэдрэмжийг аваасаа гэсэндээ ингэж олон хэсэг болгож аль болох уртаар та нартай хуваалцахыг хүссэн. За тэгээ бичлэг таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Дараагийн анги маргааш орно. Түр баяртай.